Би жилдээ 10-аас 30 аялал хийдэг. Одоогийн аялж байгаа улс маань бол Камбож улс. Okay, hello, how are you? Yeah, I'm fine, Sam. And about you? I'm pretty good. You sleep well? Yeah. What's your name? My name Nariek Sung. Nari? Sung Nariek. Sinnari. Yeah. Sinnari. Yeah. Okay, let's get started. Yeah. Yeah. Goodbye. За има мартаагүй. Okay. Let's get started my video and my New Zealand trip. Woo! Өглөөний натаа уралсан байсан. Өглөөний боломж алхаж яваа. За би энд бол тэр авраг бүтээн байгуулалтын үүснэ. Тэгээд 2 бүтэн өдөр 48 цагийн хугацаатай саатгаар байгаа шүү. Бүгдээрээ хамтдаа сайхан үзэцгээ харцгаая. За найзуудаа бодол хостелд ирсэн байна. За энэ залуу маань хэлсэн үнээрээ л хүргээд өгсөн үнэ чи авъя гэж. Бас гоё шудраг залуу байна өө. Одоо ажил хэрэгтэй чиний өгсөн үнийг л авъя гэж. Сэм ажилласаа мөнгө дөрөхгүй чи сэтгэлээсээ идэг хүмүүс юм гоё харагддаг. Манай хостелд ингээд ийм үйлчлэгнүүд байд юм байна. Tour байгаа байна. Shared tour arrangement угаалгын үйлчлэгээ, дугуй, мотоцикл түрээс массаж, SIM card, cooking class. Би эндээс болохоор энэ bicycle renting дугуй түрээслээд яваад их амар санагдаж байгаа. Тэгээд cooking class-ыг сонирхож үзтээ юм уу гэж бодож байгаа. Check in time бол 2 цаг болохоор би энд ямаа үлдээгээд тэгээд жижиг өргөвчтэйгээ хотыг үзнэ. Энэ үед би фитнесийн багш саруулгуудыг Камбож хөлбөрөөр нь харсан юм. Энэ хүүтэй би анх удаа бадминтон тоглосон боловч аль хэзээний про тамирчин шиг сургууль ахуулсан юм. One hour later. Өнөөдрийнхөө маршрутыг хэлж өгье. Өнөөдөр миний төлөвлөж байгаа маршрут бол энэ хотод одоо хамгийн түрүүнд Angkor Wat-ыг очиж зүгээр гаднаас нь харах. Яг орхоо болохоор маргааш үсэй гэж бодож байна. Тэгээд Морвоны Номсон марви. Өнөөдөр нэгд ингээд сайхан дасгал хөдөлгөөнөөр эхэлсэн юм чаа. Сайхан спортын өдөр болгоод спортын влогод тавцаан морлоо. Хөдөлгөөн хийгээрээ эрүүл амьдарцгаая. За би бол өнөөдрийнхөө унааг гэж штэ. Тэнд байгаа түк гэдэг унаага биш. За энэ миний спортын дугуй байсан 2 өдрөөр захиалцлаа. Миний түлхүүр байна. 2 өдрийн нэг өдрийн $6, 2 өдрийн $12 гэдэг бол дондажгүй санагдаж байгаа. Буудлаасаа шууд захиалцсан базрын нэмэгдэлтэй. Яг өөр газар хадгалж авахад яваад асуусан бол 10 марваар л авах. Гэхдээ шаардлагагүй. Эндээ өгөөд эндээ аваад бас амар юм болов уу гэж бодоод. Буудлаа дэмжих зорилгоор ийм сайхан дугуйтай боллоо. За яцгаая. За. Өтгөө замын хөдөлгөөн ингээд оролцож байна да. Эндхийн замын хөдөлгөөн бол ер нь нөгөө хот
нийслэл хот гэж болохоор хамаагүй машин гайгүй. Тэгээд бас орчин цайтай дугуй унахад гоё байна. За өдөржингөө дугуй унах юм чаа. Энд бидгүүрээс жоох идэж жоо хүнсээ базаа гэж бодлоо. No. Сүттэцаа. Okay, let's get started. I've just bumped into amazing man who traveled around Southeast Asia for how many kilometers? 75,000 so far in 13 countries. How long did you take to complete your journey? I started in 2018, 2018. and then for 2 years I constantly Because of the traveled, but then COVID. And now basically I do the summers, and in the winter I come back home to Siem Reap. He's living in Cambodia for 10 years, 10 years. Your original citizenship is nationality is United States, USA. Yeah, which state? New York State. New York. So you're Yeah. from New York. Yeah, not the city, but the state. Okay, so magnificent, right? Biking Yeah. is good. Yeah, biking is good. Okay, you wanna say something to Mongolians? Oh, I was supposed to be in your country in 2020, but I'm coming soon. Coming soon. Okay, Yeah. see you soon, guys. Bye bye. Bye. Oh, by the way, what's your name? My name is Scott. Scott. Yeah. Okay. Bye bye. Bye bye. За энэ зүгээр хөгжилтэй санагдаад оруулахар шидлээ. Дуугаа унаад ингээд замаараа явж гин. Саянд яг Монголтай адилхан 100 зам явж байгаад тэгээ саяхан дуусаад ингээд замынхаа хажуугаар энэ хэсгээр нь ингээд дуутай явд юм байна. Их замын хөдөлгөөн тун гоё байна. Гэсэн чинь энэ Toyota-гийн хуучны машинтай. Цаана нэг жолооч нэгээд замаасаа гараад хонтчих нэг канон дээр октоод нэг дайрдаг Орос канон дээр ингээд боттой юм дээр дундаасаа гарч ирдэг ах нар байдаг шүү дээ. Тийм байхад бүлэглэл шиг санагдлаа. Яа за замааг үзээ. Зэ Angkor Wat гэдэг дэлхийн шашинд зориулсан хамгийн том эртний бүтээн байгуулалт гэгддэг энэхүү газар хурж ирлээ. Одоо цаг маань ингээд өглөөс ирэхээр ч яахаа өглөө ирэхэд 9-6 цаг тэнд ирсэн. Тэгсэн чинь аль хэдийн ирээд баг бүтэн өдөр болсон юм шиг санагдаж байна. Тэгэхээр өглөөний хөвшил, өглөөний амьдрал бас жоохон холдсон байна гэдгийг харлаа. Өглөө ирцээр баг л 2 өдөр шиг байдаг шүү. Тэгээд Angkor Wat дээр ирсэн. Ороход заавал нөгөө дотоод хүмүүс нь плед авахгүй орж болдог. Гадаад жуулчин би ч одоо Хараажийн цэвэр тусны жуулчин явж байгаа болохоор плед авч орох ёстой гэд намайг тэндээс хүн зогсоогоод плед аваарай гэсэн. Нутгийн хүмүүс болохоор ингээд заавал энүүгээр нь биш ингэж яваад бараг л мөнгө төлж байгаа хүн харагдахгүй байна. Нутгийн гадаад хүмүүс мэрсэр байна. Бараг ингээд зам дагаал шууд орчдөг юм байна шүү дээ. Тэстгэр. Тийм болохоор тэгж орж болох юм байна шүү. Хэрвээ мөнгө багтаа байгаа бол энэ ороход бол $35 гэдэг. $35 бас өсөж багтаа явж байгаа жуулчны хувьд бол нэлээд бас их мөнгөтэй орчих واخа. Тэгээд өстө нэг хамгийн гоё юм нь 5:30-аас хойш байгаа. Эшээгээ бүгдээрээ өнгөө орж болно. Яг албан ёсоор хулаагаар биш, өнгөөр биш. Өнгөө орж болно. Тэгээд би эшээгээ хахад 5:30-аас ирэхээр шийдлээ. Одоо болохоор нөгөө түрүүний яриадсан морь унах болон сор харах спортынхоо хүмүүсийн гэдэг энэ хот байдаг тэр хоёр газар харсан байгаа. Тэр газар руу явъя. Angkor Wat. Meiji. Good morning.
Хай. Урд хүн юм зарж байна. Ма зарах гад явж байгаа юм шиг байна. Тэр бүлийн бизнес бололтой. Гүт төрүүлээ. За, дуутайгаа ингэж явж байгаа нэг павильон юм уу юу юм? Газар орж ирсэн. Гэсэн энэ өсчин байна. За, үнийг хэлэхэд бол тон имиж байна. Тэр ус засах гэдэг дээр бол энэ залуу ингээд өөрөө юу лээ? $3 12 вилээр мюзик бараг тэр Google засчих юм шиг байна. Гэтэ яг худалдаа ойролцоо газар дандаа эмгтэй хүний ус засдаг гэдээсэн. Одоо би морилуугаа эргээд орох гэжсэн чи юм таарсан. Тэгэхээр ямар ч байсан одоо ямар засах нь үзье да. Зэрэг тэр үсээ угаалгах гэж байна. Үсээ угаалгах гэж байгаа төстэй болсон болохоор угаалгах хэрэгтэй баха. How old are you? How old are you? Yeah, rather much. No. How old? 18. Yeah, How old is he? 18. 18? Yeah. Are you sure? Yeah. I think he's younger than 18. Okay. За ингээд асуулчлаа. Ямар байна манайхаа? Гойлсон байна уу? Адлаа зүгээр. Самнаад гэсэн. Ингээд хуваад самнууд бас арай залуухан харагдчих шүү те. За асуулчаа зураг авах. Зя ийм стеблоо то. Ер нь Японд үсээд асуулах ямар ч хэрэггүй байна. Япон ус чинь бол асуулахгүй ш. Японд үүдээ Монгол ус чигээр асуулаа. Эсвэл гадаадад явж байхдаа үсээд асуулдаг. Тэжэвэл дэрш. Okay, thank you so much. Өндөд Pony Valley ард ирэгдээ. Pinkie Pie. За сайхан адуунууд дээр ирсэн. Камбож адуу. Монгол адуу бол бас өөрхөө жижиг дүү би сайн мөр мэдгүй. Мөрч Монгол морноос том морнод байна. Сайн л жижиг мор байсан. Миний боцноос үнэн нэмэгдсэн байна. Жохон төсвийн хэмнэлт арах шинжтэй шүү. Үнэн жоох ярих гал үзье да. Сайхан адуунууд байна да. За хоёр шалтгаан. Нэгт нь санхүүгийн хувьд арай болохооргүй болчихлоо. Тэгээд хоёрт нь нэлээд шумуултай байгаа болохоор момсом руугаа явлаа. Баяртай Pony-гийн мөрдөөдөө энэ мөрөөдлөө энд хүслээ одоо дараагийн давс болсол биелүүлээ да. Зя залуусаа ингэсэн. Нөгөө газараа ирцэн ингээд байж байна. Тэгсэн чинь ашиг орлого муудаад зөвхөн 5 дахь хагасаа 9 өдөр ажилладаг болчихсон. Гинэ өнөөдөр болохоор 4 дахь өдөр болохоор ямар ч хүн байхгүй байна гэж. Би тэгсэн чинь үгүй тийм байх эсгүй би энд 2 өдөр ирсэн маргааш буцснаа гэсэн. Би уул нөгөөдөр буцсан л та. Гэхдээ хэж ингэж дугуйтаа бас хол ирмээргүй байна. Дугуйтаа хэдий ойрхон ингээд 30 минут дотроо ичж байгаа боловч нэлээ хурдан жидэг болохоор ирчүүч. Дээрээс маш их шумуултай байна энэгээр чихэн дээр ингээд сонсогдоод намайг одоо нэг хазааг байгаа. Тэгтээ бити хазаасаа. За харвдаг хэсэг нь бол тэр байна. Ингээд юм 3 юу лээ? Юу гэдэг лээ? Самбар шээ. Байтай 3 байтай тэрүүгээр ингээд харвдаг. Би тэгээд өөрөө харвж үзье гэсэн чинь заавал харгалзах хүн трейнертэй гэ бэжж гэ заалгаад харвах хэрэгтэй. Тэгэхгүй бол ганцаараа боломжгүй байдгаа гэдэг дотор байгаа. Яг онлайнаар ингээ компьютер дээр ажиллаж байгаа залуу гарч ирээд надад хэллээ. За энэ гэхдээ бас юм сонирхолтой байна шүү. Та нарт ингээд Монгол цонгорд ийм тэрэлжит ч юм уу хаан ч. За хотын төвд байсан ч болно шүү дээ.
happiness methods гэдэг тэгсэн хэд байдаг гэсэн шүү дээ. Байгаа юу? За ингээд за нэгтэн даарц байна. Хийшиг ингээд байт харва. Энэ ингээд хөөрхөн нөгөө дөрв болгоод ялдаг шүү дээ. Улаан хартай. Энэ Жанга. Тэнд нэг скор хийдэг юм байна. Энэ юу яд юм бол? Харалаа. Тэгээ бас хөөрхөн бизнесийн санаа баваад. Энд ингээд зэрэнцэг юм шиг байна. Зэрэнцэг хөлөө бөөрөнцөг гэдэг хөлөө. Бөөрөнцөг болохоор бөөрөнцөг юм болоо. Ингэж яагаад хоёр нэг бол эргэж байгаа шиддэг. Нэг бол ингээд шууд шиддэг. Хөнгөн атлетикийн төрөл өгдөг штэ. Тэрийг ингээд тэр юунууд нь бөмбөг бөөрөнцөгнүүд нь гэж ярих хаа. Бөөрөнцөгнүүд нь ингээд шидэд хол заагаараа тэнд скор хийдэг самбар байгаа юм байна. За ингээд нэг өөрхөн жижиг талбайг ашиглаад ингээд юу гэж хүмүүсийн сонирхол татгаар залуучуудын цагаа зөв өнгөрөх. Тэгээ мэдээж нэг юм хийсэн хойно гол ашиг нь бол уух юм дээр явах. И бизнес санаа энд байна. За би энд тэр хүн нь зах руу явцсан. Чи энд олон километрээс ирсэн бол хүлээчихгүй да. Гэхдээ би баталгаа хэлж чадахгүй шүү гэсэн. Одоо нэг өөр төлөвлөсөн ажил байхгүй болохоор эндээ ингээд дартс тоглоод 30 минутаас жоохон дээш биш магадгүй гэсэн. Хүлээгээд яа. Started, so I will promote your business. As long as I don't have many followers, I will help you. So what's your name? I'm Josh. And Josh, what's the name of your place? As JJ Sport Hive. JJ Sport Hive. Hive. So Yeah. how long have you been running this business? Been like 4 years. 4 years. Yeah. So Been a while. how many people come this place in a day regularly? Not much really, because if you live within Siem Reap and any business actually that is like about 5 minutes away from town, it's considered as a bit far out. So if you don't really advertise your business, you don't really get a lot of customers. And the only customers that we're getting, because they don't normally go out because it's hot, it's so humid. So it's just so seldom that we have some tourists that come to our place. But most of the time, it's expats. So So could you just answer be my like, question? get like a 5. We're lucky if we got, The 7 maximum max. is 10. and let's say maximum is 10. Yeah. We have our maximum is regular customers as well, like neighbors, just people who live close by. Mhm. So I think it's quite cheap. Yeah, it's just $5 to play 1 hour, right? Just Yeah. 1 hour. Yeah. So if you are watching this video, please come to this JJ what? JJ's Sports Hive. JJ Sport Hive. This is you can play darts and table billiard, Jenga, and how do you call this? It's Connect 4. Collect Connect 4. hole. Yeah, number 4. Okay, there is Connect bad. 4. That's a pitong. Yeah, it's a bowl. It's a French game. Okay. It's a one of Olympic sport. Yes. Yeah. Should I just show you? All right. No. You wanna try? Yes. За ингээд I'm speaking Mongolian now. За ингээд харваж үзүүлэх гэж байна. Стандарт харва. Ten. This is 6. Almost 6. Okay guys, let's try. За guys, сая юу болсон бэ гэхээр юутай таарад ажилуулжсэн нөгөө хүн нь болохоор 90 гэдсэн хүн байна шүү дээ. Тэр хүн нь Английн
2004 он билүү 2000 он билүү Атины Олимп Грекийн Олимп болсон. Тэр үед тамирчин дасгалжуулж исэн эмэгтэй англил мөнгөн медаль авч исэн тамирчны дасгалжуулагч нь тэрийг ажилуулдаг байсан юм байна. Тэгээ бисээ 3 цаг гарan тэр хүнтэй хамт бэлтгэл хийгээд харваад юу тэр ярих марих сөхөөгөө баг энэ гарынхаа шууг ингээд татцаар байгаад тэгээд жоохон татагчлаа. Тэгээд энэ хойд хэсэг бол маргааш дуулах байхаа гэж бодож байна. Номсон байт харваа гэдэг спортыг бас гоё мэдлэгтэй боллоо. Дараа бас тааруул бас туршиж үзэхээр тийм бас сэтгэлтэй боллоо. Спортын өдөр өстө сайхан өрнжээ. Одоо буудлынхаа хажууд нэг өглөө дасгал хийж ирсэн газрынхаа яг хажууд нь сууж байна. Буудлын руугаа ороод тэгээд усанд жоохон сэлж жагаад онлайн ажиллаа хийгээд тэгээд орой болохоор жоохон энэ хэсгийн шөнийн амьдрал ямар байдаг юм бэ? Та бүхэндээ харуулъя гэж бодож байна. Бичлэгтэйгээ хамт байгаад баярлалаа. Yeah. За оройны гаралт хийж нэг жом үтийдт юм уу гэсэн бороо ороод тэгээд дээрээс нь сая нэг цаг гарan суугаад ажил компьютертэй суусан ч жоохоо бимэн болорч байна. Тэгээд би өнөөдөр ингээд тоолсон ч энэ билет тоглож байгаатай нийлээд сургаан спортоор хичээлсэн биш үү? Яа за өнөөдрийн бичлэгтээ хамт байсан хамт хүндээ баярлалаа. Маргаашийн бичлэг болон өнөөдрийн бичлэг нэг видео болж орж байгаа. За өглөөний мэнд Сэмргийн хотын 2 дахь өдөр эхэлж байна. Би хотын төвөөс ийшээгээ ингээд 20 гаруй километр дугуйтаа яваад загасчдын амьдардаг ингээд хөвдөг усан дээр ингээд нууран дээр ингээд амьдардаг хүмүүсийн газар нь хурж ирэхээр ирсэн байна. Тэгээд өнөөдөр бас сайхан нартай өдөр байна. Айгүй 2 дахь өдөр. Тэгээд би нүдний шил өрөөсөө зүгхгүй байгаа. Учир нэг юм үнэхээр тодорхой байна. Би үнэхээр хав хар нэгэр болох тодорхой байна. Учир салхисрууд нартай явж байгаа болохоор шилтэй явах юм бол ингээд шил хэсэг нь цагаараад үлцэн хэсэг нь бороо болоод их мохоо болох гэж бодоод. Гэтэ энэ минүүгээр ингээд юу болох магадaltaй. Гэтэ шилтэй ингээд борлохоор ч жоох мохоо байдсан шүү дээ. За тийм газар руу очиод хамтдаа үзцгээе. Бурхан минь. Тэндээс ингээд тасмал зам дуусаад ингээд шорон замтай. Ингээд нуурын хажуугийн тэрүүгээр ингээд гол нь урсж байгаа. Гол нь ингээд явсаар байгаа цаад нуур дугаа нийлт юм байна. Тэр шууд нуур руу очиж үзээд нуураасаа цаашаагаа ингээд амьдарч байгаа хүмүүсийн газрыг үзэх гээд эндээс бол шууд завин явдаг юм байна. Гэтэ би ойртож очиж харж агаад сонгыг дахиад нэг өөр завнууд байдаг байлгүй гэж бодоод явж байгаа. Өчтөр бороо орсон. Ингээд дугуй шавхаатай болж байна. Ийм газар хурдан жих юм бол миний хувцсны ар хэсэг будаа болтгоо. За бай. За нөгөө what's the name of village? Чонгкни. Чонгкни? Yeah. Чонгкни гэдэг village Зүүн Азийн хамгийн цэвэр устай нууран дээр байдаг гэсэн. Гэтэ үнэхээр ард цагаа усууд бохор харагдчихэв. Тэгээд юуны компани тэнд байдаг завь нь болохоор арай том завьтай $28 гэж хэлсэн. Тэгээд зүгээр сая ингээд сонирхож үзээд ойрхон өөрөөр ямар сонголтууд байна гэж харж агаад намайг дугуйтай явж исэн чинь энэ залуу бро гэж зогсоож байгаад надад ийм сонголт байна чи үзэх үү гэд. Тэгээд өөрийнх нь завь нь болохоор энд байгаа. Ард харагдаж байгаа жижиг завьар намайг сэлүүрдээд тэгээд виллаж руу очиод тэгээд буцаж хурж ирүүлэхээр надад тохирч байна. Надад $15 гэж хэлсэн.
Би болохоор $10 явъя да. Бас $10 чи энд бас нэлээ их мөнгө шүү залуусаа. Явъя. Хүн бас алуун нартай өдөр өөрөө сэлүүрдэж явах юм чи $10 хангалттай гэж үзлээ. Бас гайгүй байвал тип өгнө. За би дууга тэнд тойлцглаа энэ өөрийнх нь гэрнэ гинэ. Хагаа зэрлэхгүй. Нэг энэ залуу өөр хүнд намайг хөөж явуулах гэж ирсэн юм байна. Тэгсэн чинь үгүй би англиар ярьдаг чамтай явна гэд. За тгий гэд. Явах гэж байна. Okay. Let's go. За сэлүүр нэг байна. Миний цагаан бууз. So isn't this dangerous? Yeah, good job. Is it safe? За ингэж миний амьдрал чиний гарт боллоо. Цаахан шүүшгэл харагдаж байна да энэ. За ингэж эхэлсэн явж байна. Hello. How long have you been living here? 18 years. 18 years. Yes. How old are you? 30. 30? Yes. За ингэж энэ жижиг гол дээр нь явж байгаа цаашаага нуурлуу явд юм байна. За ингээл хүмүүсийн амьдрал шууд харагдаад эхэлж байна. Тэр доор харж ивэл та бүхэн ундааны сав ингэж торон дотор, загсныхаа торон дотор ичиж, загсныхаа торон дотор хийж агаад тэгээд дээр нь башингаа бариад ингээд хүүн амьдэрдэг юм байна. Магадгүй шүү ойлгомжтой баг. Эндээ бие засдаг. Эндээ усанд ордог. Эзээ. Yes, in the more van. Is somebody's house? Mm-hmm. Are you tired? No. Mm-hmm. How far is it? 2 kilo? Yeah. Aha. Oh my gosh. Энэ гэхдээ үнэхээр живхэд ойрхон юм аа. Ингээд бит хоёр ингээд урд хаанда зүрхэд л завь нь хазаагаал. Ер нь арай гайгүй хөө. Би тэгээ живүүл энэ гэхдээ тиймч надаас өндөргүй байлгүй дээ гэж харагдмаар л юу вэ? Чөтөрхсөн бассейндаа сэлсэн. Яг сэлж чадахгүй ч гэсэн арай ч өгөхгүй байхаа. Come on. Hello. манай залуу маань энэ газрын талаар надад хэлж өгье гэж бидэрт хэлж өгье гэж байна. Hello. So could you tell me about this village and how many people living here and so on? That's people living floating village from here. Only 700 people. 700 people. Yes. Uh-huh. It's people living water here. 90%. Everyone people earn money from fishermen. Fishermen. Yes. Uh-huh. So what's the religion here? Buddhist and Muslim. Buddhist and Muslim. Yeah. Mhm. So they pay no tax. No pay for tax. Just free. Uh-huh. They have a registration to the local district and city. It's a they are the member of Cambodian citizens, right? It's Cambodia logo. Locals, right? Yeah. They have a citizen ID. They have ID card, citizen ID card. Yeah. Everyone. Uh-huh. Okay. За энд нэг загстай таарлаа. Ой залуу. Swimming. Яа за. Миний нэгэн амьдрал, хүмүүний амьдрал байна санаж.
За манай залуугийн гэр нь байна. How many people live here? 11 people. 11 people live in this home. 8 children 8 and 3 people children, old. 3 adults. Yes. Okay. They wash their clothes and drying here. It will dry soon because of the sunny temperature. Okay. And the big lake. Хэд нэртэй байлээ. Энэ хойд байгаа хэрэг харагдаж байгаа ус бол далай биш. Зүүн өмнөд Азийн хамгийн том цэнгэг устай нуур. Дэлхийн хамгийн номер 1 цэнгэг устай нуур бол байгаль нуур байдаг. Энэ одоогийн миний байгаа газар Google Map дээр ингээд нуур гэж харагдчихэ. Тэгэхээр энэ нуур маань үертэй борооныхоо улирлаар тилээд тэгээд энэ хэсэг ингээд нуур болдог байх магадлалтай байна. За энэ бол нүдэн баримжаагаар харахад бол ийшээгээ за нэг 300-аас 400 метрийн цаана шууд ингээд нуур харагдаж байгаа. Энэгээр ингээд дугуйтаа явах гэхээр за тийшээгээ ингээд замаар яваад нилээ хоол явж байгаад очдөг шинжтэй. За тэнд харагдаж байгаа газар бол тэр хүмүүсийн амьдардаг бас нэг хөвдөг тийм тосхон байгаа. Бисаа өөр нэг жижиг хөвдөг тосхон орно очсон. Ерөнхий аж байдал хүмүүсийн амьдрал нь бол тун адилхан баг. Энд бол сургууль, цэцэрлэг юм байдаг. Бүгдээрээ татвар төлөхгүй байдаг. Тэгээд саяны хэсэг нэг хогтой байгаад исэн штэ. Зөрж өнгөрөхөд тэр бол гайдаас би асуусан. Гайд гэн тэр зав жолоодож явсан залуугаас энэ хогоо та нар яагаад цэвэрлждэг юм бэ гэсэн чинь энэ хогоо цэвэрлжих юм бол усны түвшин багасаад бид нэрээ хөвж чадхаа болчихно гэж их зөв бөгөөд жуулчд гоё ойлгомжтойгоор муу талаа тайлбарлаж өглөө. Гайдууд бол ийм сайн сэргэлэн зам бол бас хэрэгтэй байдаг шүү. Дугуй унаад нэлээд халууцаад ингээд замд байсан газар зогсоод зарим битчихнэ. Нартай халуун төс уурсаж байна. 1 hour later. I can promote your business, and so my YouTube channel is people is watching you, and so this guy is taking a picture in front of the Angkor Wat, and so one picture is $1. $1, and he will send it to Phone. to your phone. So he has a good quality camera, and yeah. What's your name? My name Parang. How long have you been working here? Nearly 8 years. 8 years. Yeah. Okay. Good luck. No, thank you. They might take a picture. Yeah. цаг 15 цаг 38 минут болж байна. Би энд болохоор тэнд миний дугуй байгаа шүү дээ. Энд болохоор 15 цаг 10 минутанд ирсэн. Тэгээд өчигдөр хэлжсэнчлээ 15 цаг 30 минутаас Angkor Wat гэдэг газар үн төлбөргүй нэвтэрж олдог. Би тэгээд хүлээсэн мөнгөөрөө ийм гоё цамц богн хамцуутай цамц авчихлаа. За Angkor Wat-ыг ингээд хүрээлсэн ийм нуур гол байдаг. Энэ гол нь ингээд яг ингээд битүүл яг ингээд яг бол ам дөрвөлчөндөө хэлбэртэй юм газар байдаг. Гол нь ингээд битүү хүрээлж тойрд юм шиг байна. Энэ юг харахад бол за 1.6 сая метр квадрат дэлхийн шашинд зориулсан. Би харуулах гал байгаа шүү байж. Харуулах гал шашинд зориулсан хамгийн том бүтээн байгуулалт хамгийн эртний гэж яс явдаг. За энэ тийм бол Камбожийн бол номер 1 жуулчны очих газар бэлэг тэмдэг нь болчихсон. Одоо Монгол жишээ нь бол за яг Эрдэнэзуу тэгээд яг Чингисийн морьт хөшөө гэдэг газрууд байдаг шиг Камбожид ирэх юм бол ийшээгээ заавал ирэх ёстой. За энэ газар яг хамгийн эртний гэдэг нь хизээ вэ гэхээр шүү дээ. Одоо манай Чингис хаанаас өмнө 2 дугаар зуун гэн 12 дугаар зуун 1100-аад оны үед хийгдсэн хиндузмын шашны сүм байж байгаад
сүүлдээ боддих болсон. Энд хүмүүс бол жуулчд жилд 2 саяараа ирдэг. Би харуулах гал байгаа шүү мэж. 2 саяараа ирдэг. Тэгээд хиндүүцийнх байж байгаа боддих болчихсон. Ийм шашны газар байна. За бүгдээ харцгаая. Зя ийм газар байна. Одоо бол сайхан энд нар бас тийм эрт. За эрт өрөө биш яг дундын үед л жаргад юм байна. 6 өнгөрөөд 7 төхөөлөд өргөдөг. Одоо бол нар энд байна. Тэгээд одоо буугаад нар сайхан шингих талтай. Тун сайхан цагаартай байна. За орж үзье. Sorry. За та бүхэн биш та. Temple Run гэдэг тоглоом тоглож ирсэн байна шүү дээ. Тэр тоглоом чи эндээс үүссэн. За Tom ямар юу вэ? Бол шугагч лөө. Tom Brady YouTubeчлээ тийм Hollywood-ийн кино байдаг. Тэр кино бас энд зураг авалт энэ хийгдсэн. Тэр хамгийн том сүмийнх нь дотор юу байна харцгаая. За шуудхан анхны сэтгэл бол зараг тийм гладиатор кино миноны нэг Maximus гэж хэлдэг штеп. Тэр хэсэг шиг харагдаж байна. Тэр дээр юу байх бол харцгаая. Тэр юу бол ханыг дээрээс нь орхоос сэргийлсараа ингэж тор тавьсан нь хэцүү санагдлаа. 2 сая болж ирдэг шүү дээ. Энэ дээр тэгэд яг орхыг хоригдсан байгаа юм. За энэ хараа гол хэсэг юм шүү дээ. Tomorrow you can come. Tomorrow? Yeah. Walk around. За сая энд бас гоё. Манайхан дээр байгаа мó. Гүн далаа ах шигтэй. Бясалгал илээ. 15 минут. Чим шашны газар ирсэн. Лам нар энэ төр бас бясалгал хийдэг гэж уншиж ирсэн. Гадаадд бол яагаагүй байна. Тэгээд явж гинаас. Шашны газрууд тийм юу мэдрэгддэг шүү дээ орж ирэхээр. Тийм нэрэг гэх юм уу? Эндээс тийм мэдрэгдэж байна. Саран даваа ихчтэй. Хураа Ингээд алах юм бол бас ийм мэдрэмж авдаг. Тэр шиг юм мэдрэгдэж байна. Одоо ингээд хаах цаг нь болоод 6:30 болсон. Бүгдийг бүх жуулчид хүмүүсээ гаргаж байна. Агаас өглөө чи нар мандахыг хардсан шүү дээ. Тэр чин 5 гэж нэдэг юм байна. За одоо би дугуйтайгаа буцаж төрүүгээ очиж будалтаа ороод тэгээд оройн хоолоо идээд миний нэг улсуудад явж байхдаа авдаг нэг 2 юм байдаг. Миний Тайван явж исэн бичлэгийг үзсэн бол тэрэнд дурдж исэн. Нэг нь подвол, нөгөөх нь хөргөшний наалт байдаг. Хөргөшний наалтаа авна. Тэгэхээр би оройн гаралт бинэ. Тэр хэсгээр уулзсан. Энэ юу байна? Өнөөдөр ингээд 50 км шахуу. Цаашаага ингээд 20 орчим. Наашаа эрэхтэй ахаад 20 орчим. Ийшээгээ ингээд 10 орчим. Буцахтаа ингээд 10. Бараг 50 км юу вэ? Гарцсан байна шүү дээ. 50 км гаруй. Тэгээс дугуй унлаа. Одоо хүртэл унсаар байна дугуйгаа. Тэгээд юг нөгөө очирвал гэдэг зоолыг үлгээр хөндлөж байна.
Үнэхээр бүкс өвддөй байх шүү. Тэгээд сайн нарны тосоод өгч байгаарай. Баяртай. Үнэхээр хөдөлгөөнч хүмүүс юм а. Орой ингээд нар мандаад бураа нар жаргаад ирэхээр үнэхээр гоо сэрүүхэн сэвэлзүр салхитай болоод асгал их үнэхээр төгс цагаагаар болчихно. Тэгэл энэ сая нэлээд хэдэн байж байгаараа авчлаа. Энэ ингээд асгалын юмнуудтай. Тэгээд тэнд твэг тоглож байна. Тэнд ингээд талбай тойроод хүмүүс гүйж байна. Үнэхээр хөдөлгөөрч гоё спортлог арт төмөө юм аа. Тэгэхээр энд амьдрахад бол үнэхээр тамирчин болж уусах юм байна. Явандаа олимпиадч орж болох юм байна гэдэг бодлоо. Үнэн ч бас магадгүй. Ягаад вэ гэхээр шүү дээ. Нэгдүгээр хямдхан хоол идчихэж байгаа юм. Тэгэхээр тамирчин хүнд шаардлагатай калори би одоо саяныхаа урт дугуй унахтаа ингээд дэлгүүрээс хангалттай хэмжээний нүүрсээс уургаа ингээд аваа явчихж байгаа байхгүй юу? Өглөөний гоё хоол мол махтай шүлттэй. Цахилгаан захирч чинь бороо орж магадгүй. Махтай шүлттэй гоё дахиад өхрийн махтай хоол идэ явж байгаа юм. Гэхдээ дундуураа ингээд хямдхан дэлгүүр ороод хэрэг боломж юм. Монгол мөнгөөр баг ингээд 10-аас 20 мянган төгрөгөд нэг орохдоо дажгүй юмнууд бодлож аваад ингээд явчихж байгаа. Тэгээд ийм гоё орчинтой. Тэгээд хамгийн гол нь ингээд дагаж хийх гоё хамтрах. Монголд бол тэр Раднаа өвгөөс өөр хүн баг байхгүй дээ. Орой өглөө зэрэг төрөл ингээд явахгүй. Зайс руу явхад бол тэр үнтэй л их таардаг. Тэг орчин байдгүй шүү дээ. Удлаа нэг бизнес нэг 100 хоног явчаа болждаг шүү дээ. За Японд бол за хэцүүтэй бас. Удлаа гаднаас харахад л яг тасгал хийдэг хүмүүс болохоос дотроосоо бол нэг эднэр шиг юм үнэхээр ингэж олоолаа ингэж яг хийгээд байх нь ховор байдаг шүү. Япончууд бол тасгал хийдэггүй хүмүүс шүү. За Камбожийнхан энэ юуны Семри потын зах дээр нэрсэн байна. Шүний хэсгээр ингэж нөгөө нэг юу авах гээд $1 гэж ах шиг байна. Энэ хөргөшийн наалт авах гээд тэгээд ирсэн. За энэ шиг ингэж хувцас хунаар хятадаас ирсэн юм өөрсдийнх нь хийдэг юм уу сайн мэдэхгүй байна. Эм за ер нь өөрсдийнх нь юм уу Таиланд ч юм уу хийдэг юм хувцснууд байна. Тэгээд ийм гар урлал, уран зураг энд их гоё юм хийгдэж байна. Нэг нэгээр нь нүдэс шигддэг. Энэ бол их хэцүү хийгддэг. Нэг харж ирсэн юм байна. Ийм. За энэ шиг ингээ гудамжны хоол нь байна. Эндээсээ гудамжны хоол цаашаагаа хэд жижиг гол байгаа. Тэр голыг даваад бар калабууд нь баг шиг байна. За энэ шиг юм аваад би голын цаана гарч үзснэ. За би хөргөчн наалтаа авчлаа. Цүгэндээ хийчлээ. Өчигдөр нөгөө номцом харавцсан солоод би маань нэлээд булраатай байгаа. Тэгээд жоохон бас жоохон нойр хурж байна. Хэцүү байдлаа ийм л байна. Энд дээр бас юм өөргөө мөнгөний идэл бас ингэ байд юм байна. Одоо би за хөргөчний наалтаа нэр юу асан $1 сентга авсан. Хамгийн дэжүүгэнд авчлаа. За гэрлүүгээ залгаж асуулаа алийг авах уу гэд. Одоо миний дараагийн хийх зүйл бол аал зүтг. Hello. I would like to eat insect. Hello. I would like to eat insect. What? Insect. Insect. Spider and worm. Yeah. Insect. Spider, worm. Oh, we just have only the menus like this. So where can I eat insects? Go to the bridge, you know. Wait and turn right. Just over the bridge to the right hand side. Go to Another side of the river. Yes. Okay. Go straight over there. Thank you so much. Жагаад олсоо. Дөнгөж сайхын халуун хөтнүүд бэлэн боллоо. Халуун хөтнүүд байна, зарцаанууд байна. За ийшээгээ авгаллаанууд байна. За ийм олон төрлийн амьтад ёзороо төрлөөрөө байна. So what's your most favorite? What's your most favorite? Hello. 5,000.
За мэдээж би бол идэхгүй. Ер нь монгол хүн шавж ер нь идэхгүй баха. Би зүгээр юм байдгийн шүү гэдгийг харуулах гэж ирсэн байгаа. Би тийшээ орж үзлээ. Тийшээ яг замын эсрэг тал Hard Rock Cafe байна. Тийшээ орж ирсэн. Сонирхож үзье. За ингээд терэн талбайтай. Би одоо очрогоо юм уу хаашаа. Одоо гуйтайгаа хөдөө талаар явж байна. Гэсэн чинь нүнийг хараа. Яг юу хийж байгаа юм бол шүүдрийн усаар цаачдах гэж байгаа бол байртай. Тэр юмд ороос юм хайгаал энэ да. Идэх юм. Амтан доор нь хийсаа үлээ. Snail арайч бахад тэгээ тэрийг иддэм болоо гэж таамаглаж байна. Нэрхэлтэй. За энэ зам дагуу явж байгаа тийм англи хэлний сургууль боллоо. Helford International School гинэ. Үнийн хартаа Oxford-ийн Bionic World гэдэг номноос яд юм болоо. Зүгээр хичээлийнх нь хэлбэрийн нэр нь юм шиг байна. Тэгээд level 1-ээс 5 хүртэл сарын $10 гинэ. $7-оос $10 ингээ сарын англи хэлний курс ингээ хөдөөний зам дагуу ингээ байж идэм байна.